За өнөөдөр манай цагаангаа сармис сувгийн маань дараагийн хийж сонирхолтой бол будаа агшигчны хурах гэсэн сонирхолтой болов. За энэ хоол маань болохоор зүгээр махнагоо сахан хамтлаад будаа агшигч хийгээд тэр нь будаа хийгээд будаа агшигчанд одоо болох бүх процесс нь болох тийм төрлийн болов. За хамгийн түрүүндийг халах нь болохоор будаага бол хөт ус нь маш сайн угаана. За энэ маань ямар ч үстэй гэвэл нэгт будаагаа цэвэрлэхээс гадна будааныхаа цардуулыг маш сайн гатгачдуулаад тэгээд будаа маань харин хилцаах нь бага болно гэсэн үг. Тэгээд тунгалаг устаа болсон будаага угаасныхаа дараа хөт ус ийгээд одоо махнагоо бэлэн бодлыг орхичих юм байна. Хайрлын давганда масла хийгээд хайлсныхаа дараа нэг амны албаг борсаахар хийж өгч байгаа. Тэгээд ерөнхийдөө маах нэг 90 иддэг тийм 90-ийг тийм амд гаргахын тулд одоо тийм карамел амд гаргахын тулд одоо сахар ангиж хийж байгаа. Ер нь бол Аз хоолнд бол их сахар идэг. Тэгээд ингээ сахар анги ихлээр бас арай нэг өрмөц тийм одоо карамелыг амд оруулж өгсөн гэж хийж байгаа шүү. За ногоонуудын тухайд гэх юм бол сонгон, лууван, амт чинжүү, чихэрлэг төмс, тэгээд зүкний буюу ногоон холоо сонгож авсан байгаа. Энэ бол зүрмийн одоо гардуурх хөрвчлөлөөс мэд ногоогоор хийсэн. Та бол зүгээр төмс, манжин, байцаа, бууцаач гэдэг юм уу? Одоо дурын өөр ногоогоор хийгээд идэх боломжтой. Заавал ийм ногоо, тийм ногоо гэх тийм л байхгүй. Амтлагын тухайд гэх юм бол нэг ширхсэн номон тэгээ Star Anise гэдэг манхын хууцын тэргэлэг амтлагч байгаа. Нунт хэлбэрээр сэргэлж болно. Тэгээ бааз зэргийн цагаангаа dark soy sauce манай хэл дээр жан. Тэгээд энгийн soy sauce. Тэгээд баг зэргийн oyster sauce орж байгаа. За тэгээ өөрийнхөө амтлагаар мэдээж давс пирцээ хийгээд өөрийнхөө амтлагаар гоё тааруулаад өгнө. За тэгээ ногоо хуураад ерөөдөө ингээд ногоо маань хагас болсныхоо дараа усаа хийж өгөөд тэгээ галаа одоо илүү галаа нэмээд ерөөдөө энийг бослох хүртэл нь хүлээх юм байна. За ногооны болцсны тухайд гэх юм бол ерөөдөө нэг 50% буюу тал болгоцсон байвал зүгээр яг тэгвэл энэ маань будаах шагшинд ороод дахиад нэлээд дахиад 20-30 минут явах учраас ерөөдөө ногоо ус тэгж нэлцаалахгүй тул ерөөдөө баг зэрэг ажилтнуудтай бас үлдээх нь чухал байгаа. За тэгээд махнагоо хийснэг будаах шагшин хийснэг дараа будаагаа сайхан шүүгээд тэгээд махныхаа сайхан дээр нь ингэ цэвэр хийж өгөөд тэгээд хүнийхээ тоогоор ч юм эсвэл тавар хідэн өндөг идмээр байгаа. Дээрэн сайхан өндгөө ингээд хаглаад хийж өгөөд тэгээд будаа агшигч байгаа таглаад зүгээр будаа агшаадаг температур дээр нь тавиад орхих юм байгаамаа. Тэгээд болсныхаа дараа ерөнхийдөө бол дахиад нэг 10 минут илүү явуулж чадвал ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай болно. Тэгээд хоол маань ингээд бэлэн болсон. Ямар ч бас сайхан амттай болсон ба. Тэгээд таны хоол таалагдах юм бол лайк, шеэр зарж биднийг дэмжээрэй. Баярлалаа.